За бөөрийн дутагдал гэдэг нь өөрөө ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Энд нь болохоор архаг болон цочмог гэсэн хоёр төрөл байдаг. Тэгээд бөөрийн цочмог дутагдал гэдэг нь болохоор бөөрийн үйл ажиллагаа маш хурдан хугацаанд 24-өөс 48 цагийн дотор үйл ажиллагаа алдагдаад тэгээд бөөр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод одоо үндсэн үүргүүд алдагдаж эхэлснээр үүсэж байгаа юм гэх байхгүй. Бөөрийн цочмог дутагдал нь хамгийн элбэг тохиолдож байгаа шалтгаан бол ерөөсөө л архины шалтгаантайгаар бөөрийн цочмог дутагдалд орж байгаа шалтгаанууд байгаа байхгүй. Энэ өөрөө архи маань маш их хордлого өгдөг, маш их бөөрийг гэмтээдэг ийм эмгэг. Тэгээд ер нь бол бөөрийн цочмог дутагдал үүсгэж байгаа үндсэн гол шалтгаануудын нэгд бол архи явж байдаг байна. Тийм яг хүмүүс ийм ойлголттой байдаг байхгүй. Яагаад гэвэл элэг хорыг шүүдэг. Шүүсэн хорыг нь гадагшлуулахдаа бөөр маань өөрөө шүүж бас ялгаруулад цуснаас хортой нэглүүдийг нь ялгаад ангилаад гэсэн үг шүү дээ. Тэгээд бөөр маань гаргаж ах хэрэгтэй байхгүй. Тэнгүүт бөөрийн үйл ажиллагаа цочмогоор гэмтээд нөгөө шээс маань гарахгүй болоод шээс ялгараа болоод ирэнгүүт нөгөө хортой нэглүүд чинь бие торимтлагдаад дараагийн өндөрлөлтийг өгдөг. Ер нь бол бөөр хамгаалж авах хамгийн гол юм бол шингэн уух. Шингэнийг уугаад маш сайн шээдэг байхад бол бас учиртай. Яагаад тэгэхээр бид нар хоногтоо 2 литр, 2.5 литр хүртэл хэмжээний шингэн уугаад сайхан шээгээд тэгжиж бидний одоо биед байгаа орсон бүх эзэн уусан юмны үлдэгдэл маань ингээ шээстэй хамт гадагшлаад цэвэрлэгдээд явж идэг гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд хүмүүс маань нөгөө илгэл ийм асуудалтай илгэл зөвхөн ингээл архийг шүүдэг, илгэний л асуудал байдаг гэдэг боловч ясам дээрээ бөөр ч гэсэн маш их гэмтжээдэг. Тэгээ бөөрийн шалтгаантай цочмог дутагдал, архины шалтгаантай бөөрийн цочмог дутагдлууд гэдэг нь өөрөө маш хүнд эмгэг. Ер нь бол өвчтнүүдийн амь насыг авч явах хамгийн том шалтгаан бол энэ байдаг. Бөөр ингээд нөө хийж байх хэвээр үйл ажиллагаа үүргүүд нь алдагдаад эхэлж байгаа үед мэдээд авчих юм бол урьдчилан сэргийлээд эмчилгээндээ ороод 4-5 дугаар шатанд орохоос өмнө бариад авах юм бол энэ өвчин идэгдэг өвчин. Хэрвээ 4 болон 5 дугаар шатыг хүрчгэл юм бол бөөрийн архаг дутагдaltaй болчихвол юм бол дараагийн сонголт диализ эмчилгээнд орох уу, бөөр шилжүүлэн суулгах уу, энэ хүн эмчилгээ авах уу, яахаар байна те. Дараагийн эмчилгээний асуудлыг ярих. Бөөрийн маань үйл ажиллагаа алдагдаад эхлэнгүүт нөгөө уураг хэвийн хэмжээнд үйлдвэрлэгдэггүй, хэвийн хэмжээнд цусан дотроо байхгүй, бөөрийн фильтрацаар шүүгдэд ингээ гараад байгаа. Ялангуяа цусан дотроо уургаа алдах хэмжээний хүртлээ явцсан дутагдлууд орж ирдэг. Энэ тохиолдолд бид нөгөө уургийг л зөвлөдөг. Уургаа уунаа, цусан доторх уургийн хэмжээ хэвийн байж та ядрахгүй байх, сулдахгүй байх, бөөрийн үйл ажиллагааны алдагдал цаашаа дамжрахгүй байна гэдгийг л айгуу сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ уурга дотор маш олон төрлүүд байгаа шүү дээ. Бүр хүний цуснаас бэлдээд авсан уурга байна. Ингээд ерөөхдөө уудгаар, таблеткаар байна. Энэ сарлагаас гаргаад авчихсан амин чанар уурга байна. Тэгээ эсвэл бол диализын дараа уудаг бидний хэрэгэлдэг нөгөө найруулж удаг уургууд энэ төргээд зөндөө олон төрөл байгаа. Тэнгүүд хүмүүс айгуу сайн мэддэг болчихсон. Одоо ер нь бол за нөгөө ногоон уурга одоо энэ сарынхаа авахгүй бол дуусч байгаа шүү. Энийгээ хэрэглэн шүү. Айгуу хөрхөн өөртөө мэддэг болсон. Одоо над дээр хамгийн сүүлд 3 дахь жилдээ явж байгаа диализын хүн байна. Тэгээд тогтмол амин чанар уурга уудаг. Ингээд уугаад ирэнгүүт ямар ч байсан цусан дах уургийн хэмжээнд доошогоо орохгүй хэвийн хэмжээндээ ингээд яваад л байдаг. Хичнээн бид нар шээсээрээ авраг алдсан ч гэсэн ингээд уучих юм бол бас нөхөх боломж байгаад байгаа байхгүй юу?